Тэгээ маш олон бүсгүүчүүдээс болчмоо хөөм төр хийгээч чамаас гоё санаа авмаар байна гэснээр Home tour үзцгээ. Let's go home tour. За бүгдээрээ Home манай. tower За ингээ үзье. манай яг дөнгөж хаалхны хажуудлын үүдний хэсэг байна. Энийний дараа MPTV үзэн шүү. За энэ ч ингээ хөрхөө манай ээж хатам ээж маань хөрх сонгож авсан. За тэгээд үүдний тавилга галтгоо гээд бүх юунуудаа бол нэг газараар хийлгсэн байгаа. Тэгээ та хэд бас бусад тавилгуудаа одоо орж үзүүлье. Тэгээ үүднээ бас яг ингээ хаалхныхаа хажууд цонхтой шийдэгдсэн надаас аюу гой таалагдсан. Цаашаанаа ингээ гадагшаа хүн дуудах ч юм уу юм хэлэх. За агаарын цагтаа оруулах. Айгуус айтайхан санагцаа. За энэ хаалга болохоор би яг Бээжингийн ийм хаалганы үйлдвэрийг олж захиалж ингэж яг энэ өрөөндөө тааруулж хийлгсэн гүйдэг хаалга. За энэ болохоор ингээд шууд орж ирээд манай мини бар байгаа. Тэгэхээр зочид болон одоо хамтран ажиллагсад найз нөхдөд бол ингээд оруулах зорилготой ийм. What the fuck? Юу вэ? Энэ их чи яг юу хийд? Та нар энэ их чи юу харж ирсэн үү? Зүр үнэнгээ хэлдэ. Та нар энэ их чиг харж ирсэн үү? Бар жижигхэн бартай манах. За тэгээ эдэлээ энэ шинэ яваад үзье. За ингээд манай хөшиг бол та хэд маань мэднэ. Сайн хөшиг гэдэг Монголын хамгийн сайн хөшиг хийдэг газруудыг судалж чаад хийлгэж ирсэн. За ийм нэг нэгээрээ салдаг ийм жайлуудсан хөшиг. Зүр бид нар мэдхгүй ийм их нэр амар баян болцсон байт юм байна. Ингээд хийлгсэн байгаа. Тэгвэл мэлээ. Би тэгээд урагшаанаа яг захиалаад нэг нэг ширхгээр нь салдаг. Тэгээ ингэж нийлүүлж холбоод ингэж хийлгсэн. Дахиалж ингэж чулуун дээр Яа энэ минь юу вэ? Пилтан дээр бүр уран зураг зурцсан байна штэ. Яг хийлгэжсэн болохоор бас аюу гоё. Надад бүр ингээ амар үнэхээр ингээ сэтгэл ханамжтай санагдсан юмс эрснийхаа дараа хараад. За тэгээ ингээ зочны нойлоо. За тэгээ нойлоод яг уу ингээд зүгээр л цэвэр. You call that rich? What the fuck? It's rich. It's super fucking rich, bro. Монгол амар rich биш штэ. Тэгээ ингээ гар угаах зориулттай учраас ингээ хийсэн. Зөлбөө ярьсан бэ. Гэрлэр бол ингээ хөөрхөн яадаг. За тэгээ уур гарлаа. Тэгтээ амар мөнгө олж байгаа. Онлайн дэлгүүр ажиллаж байгаад одоо хотод дэлгүүр нь салбаруудтай окей амар. Энэ дээр нь дарангуут усны уур аргач тэгээ юм тал аваад ингээл яг саарлаад тогчулсан. Нэрээ дээдлийн таазыг нь та хэд манаас хараарай. Энэ уян тааз айгу хөөрхөн бааз. Орос уян тааз гээд танаа уян тааз гэлөө. Ийм газараар орос хүмүүс ирж идэм байлээ. Тэгээ хийлгсэн. За үүдний хэсэгтээ бол мэдээж ингэж угаа цэвэрлэх хэсгээ гаргасангүй гэсэн үг. Тэгэхээр ингээд энэ байгаа. Зэм юу байсан бэ? Автан сонгосон. Яа энэ хідэн өрөө би яг байшин юм гаднаас нь харчмаар ах юм. Ийм хауснууд юм бэ штэ. Ингээд нэг байр, ингээд хоёр байр, ингээд гурав, ингээд дөрөв орон сууц юм бэ штэ. Окей. За манайхаа ингээд энийг аль нь байсан бэ? За ийм саарл биш үү? Хараарай. Саарл шартай. Саарл шартай. Энэ юм болов уу? Энэ юм болов уу? Гэтэ ялгаагүй л адилхан том юм байна. Yo, what the fuck? Онлайн шоп ажиллаад ийм их мөнгө олж байгаа юм уу? Энэ яг юу гэсэн үг юм бэ? Онлайн шоп ажиллуулъя чат бүгдээрээ. Онлайн шоп ажиллуулъя тэхүү. За манайхаа ингээ хөөм төр эхлэх гэж байна. Тэгээ маш олон бүсгүүчүүдээс болчмоо хөөм төр хийгээч чамаа ингээ хөрхөө нэмаа. Наад ирэх гэж байгаа найздаа энэ юу дүүрхгүй байна. Бүр ингээл аваад нэмэл хийгээд ерөөсөө дүүрхгүй байгаа шүү. Бэлгэнд юу их ойлгомжтойгаа. Дүүрхэх бэлэг өгөөрэй гэд. За энэнийхээ гэрлийг бас хэдийн янзын өнгөстгаар хийлгэсэн. Ингээд. За тэгээ би энэ хараа. Одоо яг хийнгүүт хүмүүс асуун заяа. Энэ ТК хаана хийлгэсэн бэ? Хоёулаа шай бро. Мен вебсайт шааж чадна. Окей, би бол зарч чадна. Тэг хэлж өгөх байх уу? Тийм байлаар тэг хэлж өгөхгүй. За компанийн нэрийг хэлье. Max ингээд компаниар хийлгэсэн заяа. Хүмүүс бараг мэддэггүй заяа. Би сэргэлэн болохоор олцсон гэдэг. Үн боломжийн ирнэ. Яа, Rode микрофонтой. Яа, энэ их амар гоё амьдраад байгаа юм бэ. Тэгээд 2-3 жилийн дотор л за болиё. Яг энэ хүн 10 жил юм зарсан байж олон заяа. Гэхдээ энэ нийт хамгийн их олсон ашиг орлого нь би амлын сүүлийн 3-4 жилийн дотор л энэ их чи юм их мөнгө олсон байгаа шүү. 10 жил 15 жилийн нэгч бараа зарсан ч гэсэн сүүлийн 3-4 жилд амьдралтаа олсон мөнгөнийхөө 80% олсон.
амар гоё чанартай хийдэг компани болсон. Гадуурч гэхдээ юм тавилга мавилгач бүр ямар амар үнэтэй хийдэг болсон юм бэ те. Бүр ингээ баг байрны мөнгө ингээ бүр болоод илүү гарах гэдэг юм аашаа те. Тавилга олон болох тусам. Тэгээд сэргэлийн болохоор айгүй сайн хийдэг хямдхан газар болсон. За тэгээд энэ минийг харалтаа. Энэ одоо манай ингээд хуучин виноны хөрөгч байхгүй юу? Яа юу виноны хөрөгч мөрөгч вэ? Яна доторхоор бүгдийг ууцсан уулын цөөхөн идэв вино байсан юм бараха. За чи нэг хийгээд хий. Сайн дажгүй юм олоо тав руу барьж явахлаар ингээл доошоо заваардаг бол энийг би энэ манай сургалтын шавнар бол багшигаа дураагаад яг энэ угаалтуурыг айгүй хөөрхөн боломжийн үнээр уулцаа. Ах гэдэг ингэж бид хэд зуруулсан. Тэгээд ийшнээ ингээ сүг зургууд маань явж гаад тундраа Юм сон сүг зураг мураг гэр орон дотроо сүг зураг вэ? What the fuck is this? Энэ хараа. Энэ амар хөөрхөн багаас ингээд гарын алганы хий байгааз. За ингээ манай нөхөр энд ингээ минийх байна. Ингээ охтууд маань бид нэр ингээ бодгон дүрж байгаад яг юм нэг хөгжилтэй мөчийг хэдүүлээ. Ингээ өөрсөндөө бүтээ аз жаргалтай дурсамжийг гээд хийжсэн. 30-40 саятай байт юм лээ. Тэгээ би бүр амар хамаагүй юм авсан. 10 хэдэн саяд л авсан. Яа тэр цаатлын бурхныхан тэр тавил бурхны одоо энэ чи юу гэдэг лээ энэ шкаф ямар амар шкаф бэ oh my god. За тэгээд манай сургалтын шавнарт бол бас яг энэ хөөрхөн бодон захиалаад авч байгаа сурагчид бас зөндөө байлээ. Тэгээ хажуугаар нь бас манай хүн сургалтаа рекламдаад байна шүү дээ. Ухаантай. За тэгээд хэвдүүлээ. Том өрөөгөө нэг томоор нь гэт. Үүрээ унтлаа. Good night Aikid and Aikider. Thank you үүрээ. Та нар унтах байгаагаа зөвхөн donation-оор л хэл заяа. Чатан дээр бити унтлаа гэж бичээд. Наач нэг ингээ найзтайгаа видео кол хийж байгаа. За мэн чи унтлаа гэж тасалж байгаа юм шиг санагддаг надаа. Окей. Donation-оор хэлвэл гоё. Thank you үүрээ. W сайхан амраараа үүрээ. Тэ. Гээд явж байгаа. Тэгээ энэ зурагтны нэрээ ингээд ийм энгийн үед нөө унтраацсан үед ийм уран зураг болдог. Энэ загварыг нээ хүүхэн ч нөхөр нь баян тэгээд зүгээр тэрийгэ харуулаад сургалтаа шаагаад хаалны мөнгө олд юм биш үгүй баха. Нээ баян баха. Басан ш нэрээ. Энийг бас хэдүүлээ нөгөө юу яачлах юм бэ? Гэр бүлийн зураг дагалдагч магадлах 150 мянган мэл ш. Унтраасан үед ийм уран зураг болохоор ингэ. Яа тэгснэ энэ ч ийм юм та тэгснэ тэр нийшаа гэрэлтдэгч байх шиг хөөе за зайлаа энэ юу вэ? Гэхдээ энэ зураг бол бүр алж байна. Энэ зураг бол үнэхээр тэнийг харагдаж байна. Энэ зургийг авч хай. Ямар ч зогцолдоогүй энэ яг юу вэ? Ингээд тавьчуулаас зүгээр зураг тэхээс илүү хөрх харагддаг юм лээ. Тойтолд ингээд чулуу агуу сүг зурагтай. За тэгээд эн чинь ингээд галтуул. Тэгээд ийшээ ногоон амт ургамал гэх тэгээд ийм модлог орчин гэдэг нэг тийм байгальтай юм шиг гоё мэдрэмж нөхөр бит хоёр яг гэртээ авахыг хичээсэн. Энэ гоё хийвсэн. Манайд ирсэн найзууд маань болохоор тэгээд танах нэг тийм галерейч юм шиг уран зургийн орчин юм шиг нэг тийм өөр мэдрэмж төрөөд байна. Айл гэхэд нэг тийм гоё юм аа гэдэгчсэн. Тэгээ нөхөр бит хоёрын ерөнхийдөө нөгөө дотоод нөгөө бодол оюун санаа ч юм уу тийм нөгөө ёо PS5-тай штэ дээрэс нь юу маань нэг арай өөр тийм төрлийн хоббитэй сонирхолтой хүмүүс ахгүй юу. Тэгээ яг тэр талаас аюу гоё уйлдаж нийлдэг. За ингээ хэдүүлээ доош нь basement руу буй. Манайх ерөөдөө гаднаас харахад 2 давхар хэрнээ. Доороо ингээд бас 3 өрөөтэй ингээд 3 давхар хаус ахгүй юу? Ааха 3-5 хаус юм уу? Тэгсэн чинь хүмүүс яасаа 2 давхар 1 давхар гэдэг нь. Тэгэд уурлаад маа 3 давхар хаус байхгүй юу гэдэг байгаа юм уу? Тиа. На жоохон навгүй хүн бол энэ маань жоохон толгой талах гэдэг. За тэгээд ийм. Ингээ ханаа нэрээ битүү ингээ риплсэн чи хөөрхөн магааз. Тиа хэдүүлээ ингээ шатаар доошо буунгут манай ингээд шууд кинотеатр орж ирнэ. Энд чинь болохоор манай кинотеатр арай баригдаж хийгдэж дуусаг байгаа. Ерөнхийдөө ганц нэг газар гэрэл за проектор авах дотор байгаа ч гэсэн та хэддээ нэгэнт хөм түр хийж байгаа хэн өрөөгөө үзүүлчихье. За энэ болохоор ингээд хөрхөн массажны аппараттай буудантай юм саналгаа. Энэ яг нөө кинотеатрын санал ахгүй юу? Тэгэд манай ах их ийм тавилгын дэлгүүр шууд хөл мөлнө 3 давхар хаустай доороо кино театртай. Holy fuck. Амар өргөдөж далаа ичнээрээ шууд ингээ гихтэн. За бүр юм. За юм. За бурхан минь. За бүр хөөе энэ кино театр нь манай том өрөө шиг байдаг шаасаа үй. За болоо юу хийгээд байгаа юм бэ би энэ чи. Би энэ чи стрим хийж юу хийгээд байгаа юм бэ? Энэ хүний кино театрын өрөө нь манай том өрөө шиг үү шүү дээ. Бараг том өрөөнөөс том байна гээ одоо. Одоо миний байгаа өрөөнөөс. ийм заяа. За тэгээ дэр гэж дуурайд байгаа.
Энэ нь болохоор ингээд ийм массаж хийдэг ийм юу байгаа. За ингээ хураагдчихдаг. Энэ болохоор яг Kyoto Tree ийм 3 хос буудантай. Зя. Энэ маань болохоор бас ингээ ийшэнэ бокстай. За энэ ч нэ болохоор хөргүүртэй мөстэй кологоо. Ийм 3 сая. Та хэд надаас линкийг авч болно. Окей, энэ буудан чих. Энэ бол яг вэ байдаг л буудан байна. Ингээд үзэж болно. За энэ маань ингээ бүр хөвгдээд ингээ дэлгэгдээд ормор болчихдог. Оо, nice. Кинотеатрынхаа проекторыг хасаагаад ингээ. Тэснэ цаана баахан гитар метарч байх шиг юу ийгээд байгаа юм бэ ихчээ. Тэснэ цаана bean bagтай. Oh my god, тэр цэнхэр bean bag. За ийм кинотеатр өөрөө байна. Одоо энэ нэг анхаарахаа залгуур. Яавал мод болох юм бэ? Нэг дор 69k-гийн donation эсвэл удаа үзээд мэдрэмжтэй амар актив байх юм бол мод болно. Хагаад энд нь болохоор манайх юм гэрэл хийх юм. За тэгээ цаашаа OT энэ дээр манай Гэтэ модны оронд мемберн дээр дэ булдаг. Мембер нь хамаагүй гоё. хүүхдүүдийн хамгийн дуртай бод шүү дээ. Энэ дээрээс нөө олон хүүхдүүд болохоор олон бод эрэхтэй юм чихдэг юм бодон бас урдаас захиалж авсан. Нэрээс хөрхөн биш. Ер нь That's called bean bag миний ихчээ. нэг кэфтэл суугаад кино үзэх зорилготой юм чи гэж бодоод. За энэ болохоор ингээд юм нөө хөөрхөн номын юмны 50 гэж та хэд маань харж байгаа л 50 хаалга байгаа. Оо, чигсэн саав юм уу юу юм? Энэ яра. Ингээ манай агуулах хогновш. Гал. Хийгээл хогновш маань ингээ хаангуут харагдахгүй заяа. Энэ бүр амар хөөрхөн байгаа. Энэ бол гэхдээ ийм Монголд хийдэг тавилгын компани байхгүй юм байлээ. Урд яг гоё захиалж хийлгүүлсэн. Тэгээ миний бас хамгийн дуртай нөгөө нэг яг урдаас юм захиалж авсан юм маань айгүй гоё. Үн хямдхан боломжийн материал гоё. Ер нь яг сансан сэтгэгдлийн дагуу ирчихээр амар каптай байдаг те. Яг тэр мэдрэмжийг энэ хаалгануудаас авсан байдаг юм аа. Тэгээ дээш нь болохоор ингээ дэлгэцээ тогтооцсон байгаа. Тэгээ дэлгэцээ хэдүүлээ буулгаж харъя. За энэ ингээд эн чинь нэг юм байгаа. Яцаа юм анаха. Цэнтраа. За энэ Балжмаагийн ажлын өрөө, нууц ажлын өрөө. За бүгдээрээ цагтаа морь тийш ороод ирээрээ. За энэ бол ингээд саяных бол ингээд эсхий кино Энэ байшингийн үнийг та нар хэд гэж бодож чинь чад үнийг хэд гэж бодож чинь? театр маань эсхий Тэсээ цаана бүр амар гейминг chair мэртэй чах шиг хөөе. тусгаарлагчтай Бүр амар гейм тоглодог хүүхдүүдийн мөрөөдөөд авч чадахгүй байгаа сандал нь энэ хүний өрөөнд байна. байсан бол өрөөний хувьд бол ингээд хавтангууд нь бол бүгдээрээ дуу тусгаарлагчтай. Хавтангийнхэн цааталт нь давхар юм эсхийтэйгээр ингээд урдаас дахиалж хийлгсэн. За тэгээ манай таазны хувьд болохоор бүр юм 3 метртэй өнгөр тааз болохоор Монголд ихэвчлэн 2 далтай байсан учраас бас л яалтчгүй урд захиалж хийлгэхээс өөр аргагүй. Гэхдээ Монгол дэшээ те нэг жоохон юм ухаантай юм ярьчих заяа. Монголд иймэрхүү бизнес биш бизнес юу яах вэ? Иймэрхүү байр авах хэмжээний мөнгө зөвхөн Монголын зах зээлээс тэгээд дээрэс нь онлайн шопинг ингэж хийгээд олно гэдэг чинь ерөнхийдөө тэр зах зээл дотроо бүр монопол болж иж хамгийн том нь болж ижил ийм их хэмжээний мөнгө олно нэстэ Монгол шиг юм жижигхэн зах зээлтэй газар та нар юу гэж бодож байна? Тэр энэ их чинь тэр онлайн шоп мопын юмнуудыг бас хөөрхөн бадцсан хамгийн том хүмүүсийнх нь нэг юм шүү. Онлайн шопын Facebook онлайн шопын хамгийн том хүмүүсийнх нь нэг юм шүү. Яа? Гадаадд бол яг хөө иймэрхүү юм байш аавны юм бол амар том зах зээлтэй учраас тэрнийх нь нэг жижигхэн байхад л иймэрхүү байш аавна. За тэгээд хандаа ингэж гэрэлтэйгээр хийлгсэн байт юм аа. Цэнцраа номын шүүгээ байна. Тэгээд манай нөхөрт хоёрын хувьд бол одоо урд доктор Нөхөр нь баян байж болно. Гэтэ манай их 150 мянган дагалдчтай шүү дээ. та суралцж байгаа. Манай нөхөр болохоор эдийн засгийн Монголд яг үндэ амар амьдэрдэг тий. Үнэн үнэмстэй. Яг үнэн. Үнэн шүү. Монголд амар амьдэрдэг. Шинжилгээр сурж байгаа. Гэхдээ энэний бүр ингээ бакалавра бол мөсө хууль зүйн сургуулийг бол эрх зүйч мэргэжлэр төгсөжсэн ийм ерөөдөө төрөл бүрийн одоо сонирхолтой. За төрөл бүрийн талын одоо сургууль сурж исэн ийм хүмүүс байгаа нөхрөдхөрийн хувьд мэдээж судалгааны ажил хийх, за өөрсдөө сонирхолтой ном унших шаардлагаар бол маш Нөхөр нэг сургууль сурсан гинэ. Өөр нэг хэрэгтэй байсан гоо. Номууд бол авч уншиж хэрэглэдэг. За энэ ингээд манай номын хамаатны ихчээ харагдчихэв үү. Ингээ шаагаад байдیں۔ Энэ ингээд нууц хаалга байхгүй. Би одоо ингээд баа ингээ гараа. Йоо ямар бол нууц хаалгатай юм бэ? Явчин заяа. Тэгснэ коуч. Тэгснэ коуч тийм ээ. Тэгснэ коуч. Тэгснэ Dior-ын зүгээр баг тавьсан байна. Энийг нэвэл ингээ ороод ирчин. Хүн харахад ингээд номын шүүгээ, номын 50 юм шиг хэрнээ хаалга. Энэ нөгөө яг тэр нөгөө өөрөө. Тэрүүгээрээ хүртэл рефлекс өгдөө ш. Тэрүүгээрээ хүртэл гайхуулаад байна штэ манай дэд. Би иймэрхүү юм өмсдөө шүү. Энд чинээс хувц авдээ шүү гэдгээ. Дэсэнтэй байна атлахаа. За энэ болохоор манай Белар тенсний өөр байгаа. Хүүхдүүдтэйгээ нөхөртөөгөө бид нэр ингээд
Яа, Pilar Tense-ний өрөөгш. Өглөө өдөр ч юм уу арай сургуулаа тараад орж ирэхээр эшээ орж ирж тоглолдог. Энд чинь бас дуу тусгаарлагчтай автыг хийгээд за энэ болохоор ингээд бильярдны ширээ тавьсан. Энэ дээр болохоор манайх юм юу байгаа. Энд нэг автаар Coach Worst Luxury brand гэж юу? Yeah, maybe. Гэхдээ Dior бол best шүү дээ. Dior ч амар брэнд шүү дээ. Coach бол яг муу дизайнер байж магадгүй лээ. жаад энэ энтэл ингээ харах юм бол цэнхэр өгтэйгаа ширээн дээрээ ингэж давхарлж тавингуудаа Тэгснээ шууд Tense тоглоош. Гал. тенс ширээний тенс бас олгочдөг гэсэн үг. Бильярд ширээний тенс болоод Christian Dior гэж чи брэнд мэдгүй юу? хоёулангоор нь тоглолцдог. Энэ бас айгүй авсаархан хоёр ширээ гэхгүй нэг ширээгээр ашигладаг. Энийг бас урдаас авсан гэдэг хямдхан болохоор нь хямдхан ер нь арай гоё чанартай Монголд дэдгүү загвартайг авъя гэж бодоод урдаас захиалж авсан. За манайх Гэтэ энэ их ч бол яг хиттаас яаж бизнес хийх үү? Хиттад гоё баргаанууд хаана байна гэдгийг бүр амар мэддэг их ч байна те. ингээд том өрөөгөөрөө бас ингээд backyard руугаа гарчдаг болохоор айгүй амар байдаг. Гадаад гэхдээ нилээн хөтө болцсон байна те. Өвлийн сэрүү орсон байна. За Мика хэдүүлээ ингээд барай арчих уу. Энэ За тэгээд ийшээ манайх юм байгаа. Энэ дууссан байна. Энийг нэр манай ширээ сандал эвдрээ тэхгүй. Засвар хийжсэн хүмүүс ширээг маань хаглаад тэгээд шинээр захиалж авсан. Уул нь хуучин ширээгээ хэрглэжсэн байхгүй юу. Тэгээд яанаад тантаа Монголоос авах гэсэн чинь бас үнтэй болоод урдаас захиалж авсан гэд. Тэгээд энэ нөгөө нэг гадаа юм юу яадгүй материал гааз бороонд нороод мухаа болох. Маргааш чи IG-гээ од болно. What the fuck юу яриад байгаа юм бэ? Яагаад би маргааш IG-гээ од бол тээ. Битээ худлаа яриад байгаарай. Why? Tell me why. Би яагаад маргааш IG-гээ од болно гэж. Гоо салхинд мухаа болохгүй те. Ийм цас юунд яадгүй юм гадааны юм материал болохоор бас айгу зүгээрсэн. За тэгээд ийшээ яваад өөр юу байна вэ? Тий энэ ч яах вэ ингээ хөөхөө. Энэ ингээ жижигхэн төмпүүшг байгаа зү хөөхөө. Энийг бас яана хамаг юм урдаас захиалж авсан. Яалтчгүй бас авсан л та. Урдаасаас айгу хөөрхөн боломжийн үнээр авцсан. Ингээ ойр зүрийн нүүрс, гадаа хийдэг тогоо, гадааны плитик. За тэгэл юмнуудаа ийшээ хийцэн. За тэгээ ийшээ нөгөө өвөл орцсон байгаа учраас манайх юм пишин. За тэгээд барбекю нөгөө шордог юм юугаа тоогоо бас ингээд нэлээ юм том байхгүй энийгээ ингээд сайхан битүүлсэн байна. Тэгээд нэг юм юмтай бас. Цас орхорч өө энийгээ шүрдээ далаа ийш. Ийм өндөр цас тогтсон заяа. Саяхан нэг цас орсон шүү дээ. Тэрэн дээр чи бүр гэр бүлээрээ бэйли юу өгөөд. Ингэж гэж авч гадаага. Йоо ямар баян юм бэ? Oh my god. Дүүлэн үед ингээд доороо салдаг. Айгуу зүгээр. Одоо Яа энэ бичлэг чат би дуустал нь үзэх юм бол би яг стрим хийхээ болоод онлайн шоп нээчих юм шиг байна. Тэгэхээр энийг үзэхгүй.